Хэмбэ. Манай энэ хаалга тогшилтны хүртэл дуу нутал шал өөр ууз. Тэгэд манай гэр бүл байшинтай зориулаад маш чанартай, маш үзэмж сайтай ийм хаалга сонголоо. Энэ цоож мож нь ямар ч хулгайч мэрэгжлэн эдэж онгойлох боломжгүй хаалга. Тэгээд маань амраа найз маань өөдлөх айл үүд хаалганаасаа гээд өгшин чам хаалгач ин авч бэлгэлье гэсэн нэг энэ найз амраа найзар энэ хаалгыг авахгүйлаа. Тэгээд маш чанартай тэгээд үзэмж сайтай энэ хаалгыг бэлгэлсэн амраа найзтай баярлаа. Тэгээд энэ компани бас маш их баярлаа. Маш олон төрлийн хаалгалаар юм билээ. Энэ болохоор яг дотор байдалдаг материалтай одоо нэг гадна дотор гэдэг будаг хамгаалтын байдлаасаа тэгээд өөр төрлийн зөндөө үнэтэй цаалга байгаа, боломжтой үнэтэй цаалга байгаа. Манайх бол яг боломжтой үнэтэй хаалга авсан байгаа. Тэгээд маш их баярлаа, маш их таалагдлаа. Манайх ийм гоё хаалгатай болсон. За ийм гоё хаалгатай болсон болохоор сэтгэл ерөнхийдөө бол 1000% маш өндөр байгаа. За тэгээд энэ хаалганы давуу тал бол маш их байгаа. Ерөнхийдөө маш сайн төмрөөр одоо хийгдсэн. За дээрээс нь одоо нэг Орос стандартаар хятад үйлдвэрлэдэг биш. Оросдоо үйлдвэрлээд Европ руу гаргадаг. Ийм гоё хаалга сонгож авсан даа үнэхээр сэтгэл байгаа. За тэгээд нөхөртөө ерөнхийдөө зөөлөд зөндөө явж хаалга судалсан. Би өөрөө ч бас тусдаа анхаараа бас зөөлөд зөндөө яваад хаалга судлаад тэгээд энэ хаалгыг бас олж харчаад ерөнхийдөө таалагдсан. За өөр хаалганууд бас нэг арай хямдхан гэдэг ерөнхийдөө бас хайж яваад сонирхол судлаад явуулсан. За тэгээд нөхөртөө бас сүүлийн нэг өдөр хаалга судалдаг өдөр орж үзээд ньюс тайлбар хаалга гэдэг шоурумд нь очиж үзээд тэгээд манай хүн бас энэ хаалгыг таалагдаад. За тэгээд энэ хаалгыг авахаар болоо. За окей энэ хаалгыг сонгоё авъя гэд. Тэгээд ерөнхийдөө энэ хаалган дээр сонголт маань ерөнхийдөө буусан байгаа. Тэгээд лашрам бас нөгөө ингэ хэлгээд ерөнхийдөө одоо энэ дуу чимээний одоо төмөрийн гаднах төвчлөлийн чимээ ус бас нэг өөр сонсогдож байгаа. Тэгэхээр бас ерөнхийдөө юу хэлгээд байна вэ гэхээр одоо хаалганы ерөнхийдөө чанар багбөх байдлыг бас илт бас мэдэгдэж байгаа. Тэгээд бид нар ерөнхийдөө нөгөө одоо хамт нөгөө өөртөө хоёр төлн гэдэг шиг маш сайн чанарын хаалгыг аваад уртудаан эзэдийн энэ багбөх хаалгыг сайн судлаад олж аваад нэг тавил илүү дээр юм бэлээ гэдгийг бас ойлгож авсан. Ерөнхийдөө бас тэр талаар аягүй сайн ойлголт олж авсан байгаа. За тэгээд энэ хаалгыг маань ерөнхийдөө манай нөхрийн найз амраа маань авчихсан. Тэгээд амраа чимгээ хоёртоо маш их баярлалаа. За тэгээд New Style Орос хаалгын хамт олондоос маш их баярлалаа. За хаалгын ерөнхийдөө сая цогцолоод дуусчлаа. Тэгээд мэргэжлийн инженерийн цогцолоод дуусчлаа. Ерөнхийдөө хаалгаа судалсан сэтгэл аяг өндөр. За тэгээд ерөнхийдөө одоо манай блогийг бас үздэг хүмүүстэй бас дамжуулаад одоо бас хаалганыхаа бас давуу тал болоод юмнуудыг тасаахан тайлбарлаад өгөх. За бүгдээрэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргэе. Танаа гэр бүлтэй бас яг ингээм хамтарч ажиллаж байгаа юм баяртай. Тэгээд манай нээсээр Орос хаалга компани бол яг иймэрхүү одоо нэг төрлийн контенттэй гэр бүлийн дэмжиж ажилласан байгаа. Анхны тохиолдол болж ингээд бидний үлдсэн бас баяртай. Тэгээд та хэдийн сонгосон хаалга нь болохоор Stone Reka гэх луксор брендийн гадна буюу одоо Орос улсад илүү тохиромжтой хаалга. Тэгэхээр танах дээр болохоор нэг тамрын тогтолцоотой, давхар хаалгын тогтолцоотой учраас илүү тохирж байгаа гэдэгсүү. Хоёр тал нь болохоор хоёр талтай юм дээ. Хаалганы ерөөсөө хамгийн гол нэг яриад байгаа нь болохоор голын металлын зузаан гэдэг юм чухал юм. Энийг манайх төдийлөө ойлгодгүй. Гаднах хээ ухаарнууд нь жоохон уртчих гэдэг. Энэ болохоор 1.2 мм металлын зузаантай. Тийм юу. Тэгээд та өөрснөө эргэтэн өрөж үзнэрээ айгүй юм хүнд хаалга. Тэгээд хүнд нэлээд хүнд хаалга. Тийм. Тэгээд цоожнууд болохоор калej цоожтой. Калej цоож гэдэг нь болохоор өөрөө яг Туркид үйлдвэрлэгддэг. Европын дөрөвдүгээр зэрэглэлийн 7 сарын давхар юутай. Өрнөдлөлөөс сэргийсэн цоож гэдэг айгүй. Одоо европчууд айгүй тийм даамт. Ерөнхийдөө бол одоо хэдүүлээ эвдэх хэмхлэх гэсэн ойлголт энэ цоожинд байхгүй юм. Дараагийн бас нэг чухал юм болохоор одоо энэ хаалган дээр та автотаа хэрвээ харуулвал энэ инжирэгчүүд байгаа зү. Энэ болохоор одоо ингээд нэг хаалга олон жилийн хугацаанд онгоож хаагаад хаалганд нэг юм гажаа ороод нуусны нэг юм дуу ордсон шүү дээ. Энэ болохоор тэрнээс сэргийсэн гэсэн. Энэ өөрөө дотор юм шариг удаа. Одоо машин техникийн манай залуучууд бол илүү ойлгондоо юм шариг дундаа юм шаргийн юутай тийм коцнууд гэж үүдэж штэ. Энэ болохоор яг тийм ган холбогчууд гэдэг юм нэртэй. Тэгээ дотор талдаа болохоор энэ 3 давхар бүхий бас юм сиренүүдтэй. Тэгээ 3 давхар жирийг ирзэнтэй. Тэгээд хоёр талдаа юм дээр 1.2 мм зузаантай юм хаалгыг тайлбар сонгосон юм байна. Тэгээд хаалганы төрөлд бол аюу сайн чанартай гоё хаалга. Тэгээ нөгөө нэг 3 давхар цоож маштагаас гадна дээрс нөгөө нэг дотор нөгөө нэг юуг нь яриадсан шүү дээ. Хятад одоо хаалганаас давуу тал нь нөгөө нэг үйлдвэр гэдэг дөрөвний
тодорхой юм шүү дээ. Тийм тэр нь болохоор одоо миний төрүүлээд одоо Европ хаалга одоо энэ хаалгыг Европод яагаад юу нэмэр нэг болгоод байна гэхээр энийг ерөөсө дотор талын нүүн Италийн зузаалын нэг Европ хаалгатай болгоод байна гэсэн. 1.2 мм гэсэн. Одоо зарим ижил төрлийн хаалганууд эсвэл хятадын Орос стандартыг үүсгэн хаалгануудын дотор металлын зузаан өсрөл 1 мм байна. Тэгэхээр ингээд 1 мм 1.4 мм гэдэг чинь 24.0.4 юм шиг хэрнээ энэ чинь өөрөө төмөрөн дээр яриад ирэхээр бүр нарийн ойлголт болоод маш зузаан бараг л шууд одоо модоор ч юм уу энгийнээр ойлгох юм шууд 4 см хоорондын бүр юм амар том зүрх байна гэсэн. Тийм байгаа даа. Тэгээд нөгөө түрүүний яг хэлдэг цааш нь болохоор хөшөлтгөөс сэргийсэн хулгай дээр болохоос сэргийсэн. Одоо энэ дотор талд ингээд 3 давхрын сэрэг харагдаж байгаа байхгүй. Тэр сэрэг нь болохоор энэ хаалгыг хөшөж идэлхээс сэргийсэн сэрэг гэсэн. Тэр орсууд өөрсдөө яг тэр талын юмнууд дээр амар сайн найдвартай хийдэг гэсэн. Цоожин дээр хулгайгаас сэргийлэгдэх гэж яриад за цоожин эвдлээ гэж бодоход хаалга өөрөө хөшөлтөж салахгүй гэл давхар ингээд нөгөө сэргийлтүүдийг аюулгүй байдлуудыг ингээд хэрэглэгчнэртэй амар тухтай байдал болчихдог гэсэн. Энэ нь нөгөө эргээд биднэрт хаалга сонгоход нэг айгүй гой мэдрэмж байгаа дээ шүү дээ. Яг тэр мэдрэмжийг чинь энэ олон зэрэглэлүүдийг бүгднийг анхаарал хийчихээр энэ бүхэн чинь биднэрт ямар ч өөгүй тав тухтай мэдрэмжийг өгч байгаа юм лээс. За үнэхээр гоё тайлбарч өгсөн баярлалаа бүгд тэрнгүү амар гоё ойлголттой мэдээлэлтэй болоод байна. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд New Style одоо хоол салгын хамт олон манай бас гэр бүлийг одоо залуу гэр бүлийг дэмжиж хамтран ажиллаад маш их баярлалаа. Тэгээд танаа байгууллагын хамт олон ажлын өндөр амжилт хүсье баярлалаа. За баярлалаа. Exactly.